Сэтгүүлч, зурагчин Намсрааживын Сүхбат. Дэлхийг 10 тойрсон машин минь чи ухааны далай, ажлын мангас, манай гэр бүлийн гишүүн Эгэл Баатар. Баатар та босоогоороо нас нөгчсөн Манлай Баатар дамдин сүрэн билээ. Хайлшинд ажигдахаар болсон хайртай машина өрөвдөн дурсахгүй дор өөрийн ертөнц адал явдлуудаа оруулж өгүүлсэн миний чиний амьдралын тухай сэтгэлийн дуулалт, сургамжит, философик, ухаарал уянгийн хамгийн урт гарчигтай хамгийн богино бэсрэг тууж. Бэсрэг туужаан илгээж буй цаг дорын 2024 оны 12 дугаар сарын 2 тайлбар сүлт. Энэхүү бичвэрээ би өнгөрсөн оны 1-р сард баггүй хугацаа зарцуулан бичиж байгаад ажил төрлийн улмаас дуусгаж чадалгүй орхиж өнөөдрийг хүргэв. Уг хэрэг явдал өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд болсон гэхээр яг 1 жил өнгөрчээ. Тийм болохоор нэр дурдгдсан хүмүүс тухайн үеийн эрхэлж байсан алба ажиллаараа бичигдсэн байгаа. Машины зураг аймаг болгоноос олдох учиртай. Өөрийгөө гоорч, амьдралын учир, зүй тогтол, ухамсар, сэтгэл, хүм байгаль, юмсын энерги, эрчим хүчний далд харилцсан шүтэлцээг хамтдаа хай гэлээ. ертөнц тананшран тас нясхийн жавар тачгамж нэг бол цас лавсан лаган оржил байдаг. ертөнц боромзшран элс шорон угалзан нүгэлтэж нэг бол цас хайлан хоржигнон урсчил байдаг. ертөнц оюуншран усан зэрэглээ мяралцаж нэг бол бороо шааган орчил байдаг. ертөнц алтшран уйтай салхи тэнүүчлэн сэвэлзэж нэг бол нар төөнөн шаржил байдаг. ертөнцийн түмэн аран шинг үл тоон жирийжил байдаг машин минь. Rolls-Royce, Land Cruiser 300, Mercedes-Benz, Cadillac зэрэг дээд ангиллын ямар нэг машин хэрвээ надад байгаа бол зургийг та нар хизээч олж үзэхгүй билээ. Тэр тухайд мэдээлэлч олж уншихгүй. Үнтэй эд хөрөнгө өөрт ороод ирлээ гэхэд түүгээрээ гайхуулах хүн би биш. Өөрийн нэр удмын хүмүүжлэн бодож янз бүрийн яриа хэл үгнээс болгоомжилно. Хэрдээ таарсан өөрийгөө болгосон унаа машинтай эгэл иргэдээ хүндэтгэн. Prius машин бол бэл бэнчингийн илэрхийлэл. Гангараа биш тул өөр хэрэг. Хөрхидөө мо Prius-ууд өнөөдрийн монголчуудын дийлэнх олонход тохирсон өдөр тутмын хэрэглээ амжиргааных нь чухал хэрэгсэл байсаар байна. Миний бие Монголын нөхцөлд Prius-ийг тестэлж хамтдаа их үйл хэргийг бүтээж таньсан болохоор машинаасаа ичих байтугай дотроо түүгээрээ бүр их бахархдаг байлаа. Амны бэлгэллийг бодож өнгөөр нь хар гэж хэлэхээс үргэлж зайлсхийж 30 машин, танк, цог хорхой гэж өхөөрдөн Prius-ийн хээ зургийг зориудаар авч санаатайгаар байн постлдог байсан. Шоолдог нь олон л байсан биз. Ингэдэг нь кинон дээр Михайлд нэг бодол бий гэдэг шиг миний дотор нэг төлөвлөгөө яваад байдаг байсан юм. Надтай адил бодолтон олон ажээ. Төлөөлөл болгож цахимдах нэг сэтгэлийг татаж авч ирв. Батхүү батлаа.
Ёстой эмгэнэл цаашаа да. Энэ хүүхнийг ичээх гэсэн сэтгүүлч лав эрүүл биш биз. Тэнэг хүмүүс ичээх гэж оролддог. 9 жилийн хугацаанд ашигласан манай гэр бүлийн хамгийн хайртай гишүүн Брюс 20-оос ичиж байсангүй. Ичгэн битгий хэл маш их хайртай байсан гэж. Бид үн цэнтэйг нь сонгосонгүй. Их хотын түгжрээнд зардал багтай эко байдлыг нь бодож сонгосон байдаг. Мөн Брюс маань хүүхдүүдийн хичээл ном, дугуйлан секц, бүхий л зүйлд эвдрэл гэмтэлгүй гүйсэн байдаг. Сайхан Брюсийнхээ ачаар эхнэр маань эрдмийн зэрэгээ хамгаалж, хүүхдүүд маань хоёр гадаад хэл хөгжмийн боловсралтай болсон байдаг. Ямар хулгай хийсэн биш. Хямд машин унлаа гэд юунаас нэчв? Брюс унаад хэмнсэн жаахан бор юма эхнэр хүүхдүүдийн боловсралд хөрөнгө оруулалт хийчихсэн маангал да би. Яста иччихлээ. Машин бол хэрэглээ. Боловсрал бол хөрөнгө мөн. Материаллык эд хөрөнгөө та алдсан бол дараа нь олох, бүр шинээр бүтээх боломжтой. Гэвч хизээч буцааж авч чаддгүй зүйл бол хүний эрүүл мэнд ам юм. Нэг л өдөр зүүдний гялгар гоёмсог машин надад тэнгэрээс унаад ирэх шиг болсон. Тэр үед наагур мөнгөний хэрэгцээ барагдахгүй их байсан тул машин авах бодол толгойд буугаагүй байв. Тэр өвөл аймгийнхаа шинжилийн баяр дээр дуудлага худалдаанд оруулсан отхон тэнгэр хайрхны ганц зураг минь төсөөлөөгүй өндөр үн болох 9 сая төгрөгөөр зарагдав. Даяар монголчуудынхаа хувь заяа гэгийн амьдралыг дааж түшж байдаг гэх сэтгэлийн гэрэлт отхон тэнгэр хайрхны төрийн тахилгатай овоо бүхий өвөр дээр завхан нутгийн улсын цолтой бөгчүүд игнэж зогссон гоёлын жаазтай гэрэл зураг юм. Уг зургийн бүтээлд цогцолсон хүч энерги сүлд хэмар амжилттай зарагдахад нөлөөлсөн гэж бодогдно. Тэр цагт Монголдо бүх цаг үеийн түүхэнд хамгийн өндөр үнд хүрсэн гэрэл зураг магад энэ байсан байх. Гэрэл зургийн бүтээлийг үн цогж авсан сэргэлэн бор залуу шинэ оны ажил эрхэлсэн өдөр намайг өөр дээрээ урьж үнэтэй ресторанд зоог барьж тэвхгэр боодолтой мөнгөн дэвсгэртүүд гар дээр тавилаа. Манай гэр бүлийн гишүүдэд зөвлөлдөж мөнгөө дундалж үрэлгүй хамгийн хэрэгцээтэй үр ашигтай зүйл худалдаж авахаар санаа нэгдсэн нь машин болов. Бидний эдийн засгийн боломжид багтах байнгын аялалд бензин шатхуун бага хэрэглэх машинаар тухайн үед монголчуудын хэрэглээнд дөнгөж нэвтэрч эхлээд байсан Prius 30 сонгогдож 2016 оны 1-р сард дуудлага худалдааны мөнгө дээрээ дутууг нэмж 12 сая төгрөгөөр гайл дээр буусан машин худалдан авав. Одоо тэр үнэ 2-3 дахин өссөн байна. Энэ цагт гэрэл зургийн бүтээлийг ямар үнд хүргээд байгаагаа сонирхуулъя. Зургийнхаа тодрол, технологи, материал хэрэгслийн чанар, жаазны хэлбэр, хийцийг сайжруулсаар машин бидний хамтын нэгж бүтээлийг 12 сая төгрөгийн үнд хүргэж саяхан зарав. Илүү үзээд байх мөнгөч биш л дээ. Хаяа орж ирсэн мөнгө Canon брендийн нэг зургийн аппарат юм уу дуран болоод л дуусдаг. Арилжааны гэрэл зургийн тухай өгүүлэгдэв. Урлаг үзүүлэхийг хичээсэн, амдаа орсон үнээр зарж болох. Арилжаанаас ч өндөр үнэлгээтэй баймаар арт гэрэл зургийг ойлгодог, худалдаж авдаг нь одоохондоо Монголд бараг үгүй. Өөрийн эзэмшлийн төмөр хүлэгтэй болсон тэр жилээс уул хайрхтын гэрэл зураг авах ажлаа улам эрчимжүүлж
Брюс 30 машинаараа байгалийн олон тогтоц, өнгө төрх, бүс бүслүүр бүхий Монгол орныхоо бүх аймагуудын газар нутгаар хэдэнтэй явж 400 мянга гаруй километр аялсан нь Эх дэлхийг экваторын бүслүүр дагууд бүтэн 10 удаа тойрсонтой тэнцэж байна. Бүтэн 7 жилийн дотн нөхөрлөл олон удаагийн урт холын аяллаар машин бит хоёр бие биеэ нэвт таньж хэн хэнийг хамгаас хайрлаж ирв. Галзуу солиотой амтан гэж бодвол бодоорой. Машинтайгаа ярьж, түүнийг илж, эрхлүүлж, үнсдэг байв. Амьд болохоор нь тэрх. Миний санааг баталсан гүн сэтгэгчийн нэгэн шүлгийг хойхон та уншнаа. Машины минь цахилгааны утас, бензиний хоолойгоор тог шатхуун бус, цус урсдаг гэж боддог. Түүний хурц ухаан уу? Бяр хүч тэнхээ, хурд овсгоо, төвчээр зөн мэдрэмж, тооцоо, шийдмэг байдал нь үнэн бишрэм. Аймаг хот хооронд хатуу хүчилттай, сумдуудын хооронд шорон замаар явдагч өргөн уудам нутгийнхаа үзэсгэлэнт байгальд хүрэх гэж зураг буулгах цэгийн хайж, ой мод, элс цас, гол ус, хад чулуу, харган зэгс бүхий замгүй өгсүр уруу газрын ай даган морилцож явхдаа тойрч гарахааргүй бартаанд орж машиныхаа элэг цээжийн элдвийн зүйлээр зүлгэж хэвлийг нь хатуу эдээр дэлсэж хоёр бөөрийг гадны биетэд хавирч зурж самгарцсандаа өндөр далангаас нисэн бууж холбоос чөмгийг хугалж хөл дугуйг хагалсан явдал цөөнгүй. Аялал бүрийн замын хагасыг им стандарт бус замгүй газраар явдаг гэхэд болно. Сэгсчиж, гүзвийг зүүдэл заацаар нь салган унжуулж, скотчдож, зүс цэрэгийн цоохортуулж, хүнд замд үглийг нь үтсэндээ хөөрхийг. Тэглээгээд хүн шиг гомдож, гэмтэл шарах сарваа шалтак болгож, явхаас цааргалж байсан удаагүй. Машины зүрх уушиг болох хөдөлгүүр дотор эргэтнүүд нь цоо ирүүл болохоор санаа амар явдаг байлаа. Хүүмнэ замд гарах бүрийд урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайтар хийж, зөвшөөрөгдсөн гүйлтээс хэтрүүлэлгүй тогтмол тосмааслыг нь сольж, арчилж байдгийн ачаар чагнуур тавиулж, онцлогоо хийлгэж, эмнэлэг домлог засварын газраар явж байсангүй. Нойронд тун сэргэлэн машин. Өвлийн тэсхэм хүйтэнч, зуны айгим халуундч, үүр шөнөөрч, үдэш бүрэн хийдч, асаагвар дээр хуруу хүрхтээ зэрэгцэн хянах самбар алгалан гэрэлтэж, чимээгүйхэн асна. Орос хуучин тэрэг шиг хучуулж, дороос галлуулж, өөр машинтай цэнэг холбуулж, чирүүлж албадуулсан удаа нэгч байхгүй билээ. Мөнхөд тэр хүмүүжилтэйг нь яана? Яв гэсэн газар руу жолооны хүрдний аясаар дуулууртай зүглэж өгсөөр байлаа гэхэд өөрийгөө хайрлалгүй хүчээ шавхаж зүтгэн. Альб машинд ахадсан өндөрлөг өөд албадахад эвдээ дууга тултал өндөрсгөн уугчиж дугуйгаа сэнсрүүлэн эргэлдүүлж барьдахгүй халсан биеийнх нь үнэр хамар шургаж асгарсан амьсгалд нь хавь орчин бүлээсэн. Эзнийхээ үгээр урайлгахан үргэлж баярлуулж хайр ундруулна. Суудлын тоогоор зорчигч суулгаж тэйшийг чихж ачсан байхад л өгсүрийг ч үл тоон сул юм шиг л гүйнэ. Хурд хүч амьсгаа хаазын тохируулж чадвал гол ус элс цасыг туулаад л гарна. Газрын хэлбэр тогтоц эвдрэл бүтцэд уйлдуулан ухаан зарж замаа засч саадаас гараад л явдаг.
Завхан аймгийн Алдар хаан сумын борхын голд явж угаад манхны орой дээр элсэнд суув. Ёроолгүй элсийг ухаад нэмэргүй. Тогтож бодвол ёроолгүй юмч гэж хаана байх вэ? Тулах юмгүй нь огторгүй л байж болох. Хаашаа. Ойролцоох шугуйнаас унанг мөчир цуглуулан авчирч элсэн суусан машиныхаа өмнө зулж модон шал дэвсэж зам заслаа. Эхний оролдлогоор сүнгэнж гараад л эргэж замдаа орж билээ. Өнгөрсөн хойно мэдхнээ туршлагагүйтэд тэр үед дугуйныхаа хийг суллаагүй явсан байна лээ. Бороор хог зун уулсын эргэн тойронд ус үерийн улмаас үүссэн гуу сайр гүн ховлоор элбэг. Тэр болгоныг бууж чулуугаар дүүргэж байж машинаа явуулна. Хотын гар хүрээгүй Брюсүүдтэй харьцуулахад минийхч харьцангуй өндөр машин байхгүй юу? Манайхан ч юм болгоныг өөрийн нөхцөл хэрэглээндээ тохируулж монголчилдаг хүмүүс. Хүмүн танд 1 см өндөрч хэрэгтэй гэд бүршинд хавчуурга ирзэн суулгаж толгой дээр нь боолт шайб давхарлаж хамгийн том дугуй тавьж янз бүрийн аргаар өндөрлсөн машин. Өнгөрсөн зун Завхан аймгийн Ургамал сумын захиалгаар цомогт зориулж байгалийн зураглав. Нэлэнхүйдээ элсэрхэг нутаг. Хамт эрчүүдтэй яваад зоригжиж нутгийн жолооч хөтжийн зөвлөгөөг дагаж дугуйныхаа хийг нэгээс доош оруулан суллаж шалчилгаад алдарт бор хярын элсэн манхтаар дамжин шир хайрхан хүртэл явж элсэн уулсаар өдөржин зургийн ажил хийсэн л юм. Үнэмшмээргүй байна уу? Брюс машинаар хүрэх боломжгүй төвс хуурин сум баг гэж Монголд алга. Баян-улгийн Алтай таван богдын цаст уулс, Хэнтийн бурхан халдуун, Хөвсгөлийн дархтын хотгорын ус намагт хөндөй, Сэлэнгийн өргөн тайга, Өмнө говийн хонгорын Завхны их Монгол элсийг л Брюс 30 машинаараа хөндлөн голд зүтгүүлсэнгүй. Тэр газруудаар өөр бусад машинууд ч ялгаагүй явахгүй дээ. Бусад бүхэн нутгаар машинтайгаа яваад үзчихлээ. Оросын алдарт фургон, улс улсын жип машинуудаа барьцсан Монголын цаст хайрхад руу уулчдын машиныг даган зүтгэж эцсийн цэг дээр очиж байсан нь нэг бус. 2019 онд 6 дугаар сард Монголын уулчдын цугларалт Увс аймгийн нутаг Хархираа түргэний улсад болвоо. Хүү бид хоёр газрын эвийг дагуулж явсаар машинуудын эцсийн зогсоол болох Бест кемп дээр бүргэлэн шамаргалах цасан дундуур явж очлоо. Уулчид хөөх Брюс машин ирчихсэн байна хэмээн эвэртэй туулай үдсэн мэт сонирхон шавж Брюстэй селфи хийцгэн сүр бадруулж байж билээ. 2021 оны 8 дугаар сард хоёрч цас дууланд машиныхаа бярыг үзсэн юм. Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол улсын гавьяа тамирчин Б Гангаамагийн ахалсан эхний багт албан ёсоор захиалгаан өгч Алтай таван богдын хүүтний оргилд авираад удаах багтайгаа мөнх хайрхан Цамгарвын уулсад авирахад нутгийн дүүг зөөлчилж хуваараа нүүдэл тагсан нохой шиг бараадан явж оргилдэж билээ. Урдж захиалгаа өгөөгүй болохоор унаа машинд нь багталгүй өөрийн Брюсээр дагаж явлаа. Цамгарв руу хөөцөлдөн тоглох хөх хулгнуудыг санагдуулсан 2 саарл фургон тонгоч нь тонтгонож явсаар нэгэн өндөр дэвсэг дээр очиж зогслоо. Брюс бид хоёр тэдэнд хараа бараатай бөмбөлцөж явсаар дэргэд нь хурч очив. Машины эцсийн цэг уулчдын
Эхний бест кемп аж. Фургонуудын рейтингийг унгаж байгаадаа санаа зовгоч шиг. Харин мөнх хайрхан уул руу долоо нуурын усрахаг хотос дагуу явхад бест кемпийн өмнөхнөр харгих дотроо том том хонь чулуутай түргэн урсгалд уулын голын наан машина үлдээсэн юм. Төгсгөлийн зогсоол дээр бараг л хурч очсон доо. Тэр нэг зуны орой отгон тэнгэрийн жуулчдын бааз дээр дээд уулнаас бууж ирэхэд уг цогцлбарын эзэн Г Болдбаатар дүү өөрийнхөө аяллаа тухай ийхүү ярьлаа. Тэр хотоос ирсэн найз нартаа Ван Сэмб рүү цэцэг үзүүлэхээр өмнө жилүүдэд ургасан байсан хүрээгийн нуруу руу Toyota 105 Бартад замын жипээр айхтар энхэл донхол замгүй газраар явж машиныхаа савлгааг дагуулan ай хэмээн амаараа айхчиж зогсонгоо алдаж явтал алс дээр нэг жип зогсож байхаар зориг орон урагш зүтгүүлсээр дэрэгдэн иртэл сүхэ ахын танил брүс зогсож байх юм гин. Эцэндээ нүрээ дарлаа штэ хэмээн гараараа нүдээ хааж цээжээрээ найган аагцснараа аагчиж жүжиглэлттэй хөгжилтэй гоё ярив. Би цаад оройд нь Ван Сэмб рүү зурглахаар явж байсан хэрэг. Говь Алтай аймгийн цогц сумаас ээж хайрхан уулыг зорж урагшаа гарч явах зураа зөрсөн машины хүнээс зам асуулаа. Машин дотроос зорчигч эмээ хариулах нь модхон даваанаас цааш хавцал уруудна. Үрэлтийн хөндий гэж нэрлэдэг. Үзий гэсэн хүн нэг удаа явдаг. Үхий гэсэн хүн хоёр дахин явдаг газар да гэлээ. Үнэхэрийн л аянга салхи шуурга үер усны нөлөөгөөр хавцлын ханнаас нурж хөндийг шалалсан овор том жижиг нуранг сул чулуу дугуйны эргэлтээр шаргиж тэнгэр шургасан оргилууд өчнөн километр үргэлжилж жолоодох ур чадвар шавхаж билээ. Хавцлын амнаас гармагц тэртээд ээж хайрхан хөхрөн хөндөлдөөд заг тоорой мод бүхий уужим говь цэлийн угтав. Гижгний нурууг давж за хуй зармангийн говь руу орж ирж буйна энэ. Алтайн алдартай нурууг амьсгаадсан чимгүй даваад ирлээ. Машин гэмээн машин билээ. Аав минь Завхан аймгийн Сонгин сумын энх тайван нэгдлийн мужаан модчин хүн. Уулын ургаа хар модыг унгаж үйлдвэрлэлийн унанга түлээг түлшний зориултаар хэсэгчлэн тайраад багцлан боож нэгдлийн өмч болох Мухандай нэртэй мухар хар хайнгаар чирж бэллэж цагаалдаг байв. Машины минь чадал тэнхээ тэр хайнгийг санагдуулаад байдаг юм. Брюс 30 явдал хөнгөн эцэж цуцхыг мэддэггүй. Улсынхаа баруун зүүн хойд урд хязгаараас өдөр шөнийг үл анзааран нар сарн дор амраалгүй давхиулж амьсгайг нь даруулгүй хэдэнтэй нээслэл хотод ирж байлаа. Ноднин өвлийн 1-р сарын 1 өдрийн үд дунд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Чизэгтийн хавцлын хоёр талд байх алтан хөхий цамб гаруй уулсыг зурглаж явтал хотоос Санж Митав дүү холбогдож маргааш 12 цагт галерей ном бүтээх ажлын комиссийн хуралтай болохыг мэдэгдэв. Хөдөө яваагаа хэлж чөлөөлөгдөж болох ч надад олдсон бизнесийн том ажил байсан тул хуралд оролцохоор шийтгэв. Завхан аймгийн хөгжим жүжигийн театрын шинэ байранд байнга байрлуулах нутгийн шүтэн уулс бүхий галерейн зургуудын тоо хэмжээ, хийц технологи, үнэлгээ, номын бүтцийн захиалагчийн оролцоотойгоор шийдэх уг чухал хурлыг зорж Улаанбаатар хотоос баруун зүгт 1500 км-ийн алс газраас наран зүг жолоо эргүүлэх. Үдэш
Баян хонгорын нутагт явтал номын ажлын комиссийн гишүүн Санж Метав дахин холбогдож хурал 10 цагаас эхлэх болсныг дуулгав. Хот хүрэх цагаан тооцвол энгис хийгээд зогсож буудал дээрээ түр дуг хийгээд хөдлөх төлөвлөгөөтэй явсан маань амжихааргүй болов. Кофе цайныхаа орц доозыг нэмлээ. Нойр мэдрэгдэхгүй байсан ч үе бууж хүйтэн агаарт тарих толгоогоо сэргээж цэнгэг агаараар гүн амьсгалж явлаа. Цагтай уралдаж яваа хүн чинь татаж хэлэхэд 100 милээс буухгүй шүү дээ. Машин маань ер цудсан хөлөрсөн янзгүй. Хүү өглөө 8 цагийн үест шар хөвийн хөдөл дээр угтаж жолооны хүрд шилжүүлэн авч түгжрээнд зүтгүүлсээр хурал эхлэхдээ зэрэгцэн Тэнгэрийн цаг компанийн гадаа бууж байтал Очирбатгай утсаар холбогдож хаана явааг асууж байна. Ерөнхийлөгч бол намайг налайхаасаа ирэх юм л бодож байгаа. Хоёр нүд улаан байгааг хараад асуухаар яагаад гэдгийг хэллээ. Нөхөр минь ингэж явж болохгүй гэж айсан байдалтай анхааруулад гол асуудлаа шийдсэний дараа Сүхбат одоо явж амар гэд бусдаас түрүүнд хөөж явуулав. Энчлэн эзэн л бие хүрч явж чадж байвал машин минь амралгүйгээр дэлхийг тойрч чадахыг би мэднэ. Аав минь морь танахтаа сайн цэмцгэр ундаг. Хөлд нь уран явдал оруулж жороо болгодог эрдэмтэй хүн байв. Салхи хөдөлгөн жороолдог сайхан хүрэн морин сэтгэлд тодох. Машины минь хурд явдал тэр морийг санагдуулаад байдаг юм. Хүмүүс намайг урт холын замд жолоо мушгаад ганцаарддаг, их ядардаг гэж боддог юм шиг байгаа юм. Үгүй ээ. Үгүй шүү дээ. Хөлөөрөө гүйж яваа биш. Яахан сулдах вүлээ? Нуруундаа ачаа үрсэн биш. Ямар юмдаа ядрах вүлээ? Хоосон сансарт буй биеэрээ жингүйдэн хөвж яваа биш. Машинтайгаа байж юундаа ганцаардах вүлээ? Харин ч эсэргээр жинхнээсээ амардаг. Би тарих толгой минь компьютер гэр аж ахуй үе нийгмийн олон талт ажиллаас энэ л үед чөлөөлөгддөг. Утсаар байс хийгээл элдвийн зураг хөрг нэхэгдэх нь завсралдаг. Их хотын стресс дарамт мартагддаг. Тэнгэр газрын савслага зүг байгалийн гой ганганд нүд баясан хараа эсгүйцэн алдраад тэнгэр уудам үзэгслэн төгс үлгэрийн сайхан нутгийг эзэгнэнхэн төрсөндөө сэтгэл баясан огшоод хүрэнхэн зүрхний хайр монголон бүрхэж дэврээд бүтээхийн омглон бодол мөрөөдөл уург тархинаас дураар алсран нисэлдээд буй орчны цэвэр цэнгэг агаарт уушиг баясан цээж ариусаад үнэр тансаг салхинд хамар баясаж уужран сэнгэнээд хөдөөгийн эг шиг уянга хөгжим дууны аялгуутай найралдаж чих баясхан наранд хадаад таргны эсгэлэн ааруул хэл баясхан тагнайд уусч араанд нураад уртх холын замд одоо л өөртөө эзэн болж оршоод машинда бие суллаж жаргадаг. Ингэж 5 мэдрэхүй би эргэтний цэнгэл баяр замдал өрнөдөг. Маргааш эхлэх Алтай хязгаарын нэгэн үйл ажиллагаанд амжиж очихоор тэр нэг өвлийн хүйтэн цагаар тэнгэр дэх тэргэл сартай шүнжэнгөө уралдан зуузайлж баруун аймагуудын нутгийг туулсан сайхан аялал санаанд тод байна. Зураг бүтээл дүүрэн ажсан бүхээгт анаа ганцаараач хуурцагт цуглуулсан дуртай дуунуудаас машиныхаа хоолойг үл хайрлан завсралгүй захиалж зүрх сэтгэл булаасан үг аялгуунд нь аав ээж амраг хань алг үрстэй хүрч энх амьдрал их орон оюуны цараанд дэлгэгдэх үе цээжинд бахархал омгшил дүрлзэж судсанд цус буцалж
Нүдэнд нулимс тунран байх үед айдас алжаал ядаргаа. Нойр бид орох ямар ч зай завсар байх билээ. Нийслэлээс алсрах тусам шөнө оройтхын хэрээр зүрх машингүй болж тосон зам ганц минийх болов. Надад зориулж их хөрөнгө зарж зам тавьж өгсөн ч юм шиг сэтгэгдэл төрдөг юм билээ. Нүдний өмнө харагдсан болгон энэ нутаг ус ялгаагүй минийхээ. Их орон тонх ажээ. Тэр шөнө Баянхонгор аймгийн Бөмбөр сум Байдрагийн гол хавийн нутагт миний бие гарч асар тэнгэрийн хажуу руу урд шилний цаана уруудаж буусан сар уралдаанаас хоцорсон надаар тохуурхан мартамхай шар үнэг шиг нуугдаж нэг ил гарч нэг хэсэг хугацаанд наадаж тоглолоо. Үнэг гүвээ давмагц хөөгдөж яваагаа мартчихсан. Эрвээхээ энтертэй тоглосон шигээ. Амар амгалан байж байдаг амитан. Түүн луга толгойн орой дээр гараад ирэхээр сар ил гарч баригдана. Тонгойгоод уруудахаар сар гүвээний цаагуур далд орж нуугдана. Толгодорхог нутгийн толгойн тоогоор тоглож нуугдсансан. Гар гэрхсийн хөдөлгөөнд хөтлүүлж яваа сар авхай машин бид хоёрт хоргодон уулын цаагуур орж билээ. Өдрөл замд гарсан. Үд шээрч, үр ээрч, өглөө гүрч жолоо таталгүй явлаа. Одоо ч жирийлэх сайрлах. Миний нутгийн уудмыгээ. Дэрэгдээ хөдөлгөө хүлэггүй болохоор атсан чигээр хатирсан чигээр аяллаа хүндийг халаа сэлгээгүй ганц машин минь л өөрч явдаг юм штэ. Байгалийн гэрэл зурагчин миний ажлын онцлог ийм. Өөр зурагчны унаанд хамтарвал зам зуурын зургийн ажлын тал хаягдана. Өөр салбарын ажилтай хүний машинд суувал зургийн бүх ажил орхигдоно. Хүний унаанд явж байж жолоочийг 1-2-оос илүү хэд зогсоох билээ. Хурдаараа явж байгаа жолооч угаасаа зураг авах цэгээс хол өнгөрч зогсдог. Бусдын эрхэнд хаа хамаагүй цэгээс буулгах юм бол зураг болохгүй. Зэрэгцэж суусан миний харц хөдөлгөөнийг мэдэрч зогсож өгдөг нь хүү минь. Хүүгийнхээ өрхийн дэргүүний ажлыг алдагдуулахгүй гээд байнга жолоочоо хийлэгдэг болсон. Замд зорчигч авахаар явдлаа ая занд нь тохируулах, ажил цагийг амжуулах хэрэгтэй болж хэн хэндээ тээртэй. Жолоочийн хувьд өөрийгөө голж бусдад асуудал үүсгэхгүйгээ бас бодноо. Ганцаараа явдгийн учир энэ. Тэгэж тааваараа болж нүдэнд өртсөн сайхан бүхнийг онцлог юмсыг онцтой цэгээс зурглах боломж бүрддэг. Хань минь сүүлийн жилүүдэд хамт аялдаг болсон. Тусдаа 2 бие яваад байгаа болохоос амьдралын туршид аажим нэгэндээ ууссаар чухамдаа нэг хүн болчихдог юм байна. Бидэн хоёрт зөрөлдөх, баригдах юм байхгүй. Нэг зорилгын дорч явах юм. Замд харин ч их тус нэмэртэй. Наазах нь жолоон дээр зүрх мөлөвлөхгүй гэж дуулна, дуу тавьж өгнө. Ааруул амттанг ам руу араа эрүү чилтэл уцаарлтал угсруулан хийж өгнө. Амраг ханийхаа халамж дор амьдралын зөв дэглэмд хөтлөгдөөд эхэлдэг. Айл хүний бараагүй газрын мухрын өндөр уул, өргөн ой, нуур ус, нурсан элсний дэргэд буудаллаж, нар угтуулан бүрэнхийгээр босч, үргэлжлүүлэн газрын бартаанд явганаар аялна. Майхан машин хань гурав тороогоод үлдэнэ. Хани минь хөл гар эрүүл байсан бол одоо намайг дагуулад л алхаж байгаа даа гэж бодогдно.
хор шартай болохоор хэнээс ч хоцрох хүн биш. Түүнд минь алхах дур хүсэл, зориг төвчээр, тэмцэл бүгд бий. Цаашлан явж шунж зургалсаар хүрсэн газрынхаа оройн алтан агшныг гэрэл зурганд буулгаж, ертөнцийн хязгаараас нар жаргасны хойно эргэж, ханьдаа санаа зовж, яарч гүйсэн, хөлөрсөн хүн шөнөөр малгайн гэрэл дор майхнаа олж ирнэ. Айсан, уйлсан, ууралсан, буцхай ярьсан хүн урдаас цамнаж угтах болов уу гэхээр эрүүл мэндэд зохицох хоол хийчихсэн, ажлаа хийлгүй яах вэ хөө гээл нэх амгалан тайван хүн угтдаг юм. Өөдвөө гэхээр завгүй өнжлөө гинэ. Хоолныхоо гурилыг нөөцлөн бэлдэж, боорцог хайрч, зөөхий хайлж, тараг шүүж, ааруулаа хатааж, ойдол угаалга гээд юу эсийг хийсэн байдаг. Өдөр бүрл өөрийгөө сатааруулах ажлыг олчихно. Зөөлөн хөрстэй газар машин майхан тойроод зурааж хонхойсон хөлийн мөр гарчихсан байдаг. Өдөр жингөө орж гарч холигсных. Айсан уу гэж асуувал тэр тэнд морьтой хүн явж харагдахаар машинд орж дотроос нь түгжчихэд өнгөрөөлөө гин. Гэргийн минь гар хөлийн эрүүл мэндийн байдлаас болж машин жолооддаггүй. Хоёул зунжин майханд амьдрав. Намар хүйтэн орохоор машиндаа шилжилээ. Дэлхий корона гэх тахал өвчнөд тэр жил бид хоёр 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл харж ирэлгүй хагас жил баруун аймагуудын байгалыг зураглаж аялсан юм. Нөгөө талаар олны бөөгнөрлөөс зугтаж яваа юм. Таарлцсан айл хүмүүс хотын хоёроос жирэхдэг болохоор тэдэнд ойртохгүй. Масктай явж бензин хүнсээс сэлбээд л шилрэнэ. Машиныхаа буйнаар коронод гүйцэгдсэнгүй. Машин минь бид хоёрт хэдэн ч нас бэлгэлсэн юм битээ. Улирлын сэрв орж майхандаа ачаагаа оруулаад машиндаа унтдаг боллоо. Хойд суудлуудыг урагш нь хэвтүүлж унгахаар өргөн диван болчихдог. Машин маань зайтай. Ачигаа дундуураа аваад унтсан ч бид багтана. Өдрийн алхалт, ажилдаа альжаасан биеийг номхчилж ирсэн дүрмгийн нойр шагаасан сар, саваагүйдсэн салхийг зүгээр л майчи болгосон байдаг. Нам. Өглөө сэрэхэд майхан машин хоёр нэвсийсэн цасанд дарагдчихсан байх нь ердийн үзэгдэл болж хурц ажилд орноо. Машин минь бид хоёрын гэр, унаа, нөхөр, хани минь цайз байв. Ханиха машиндаа ямар их хайртайг үгээр яаж ч илэрхийлмээр юм бтэ. Машина бас л амьдчлан энхрийлнэ. Манай гэр бүлийн нэг гишүүн шүү дээ гин. Брюст байтугай жипэнд агтсан зэлүүд газраар зам мөргүй яваа хүн чинь хичээсээр угаад л машиныхаа доод талыг чулуунд цохиулна. Эхнэрийнхээ занг мэддэг болохоор энэ үед түүн рүү харахаас эмээж, эрүү амаа хамхиж, гэмшингүй царайлан урд газраа ширтэж урагшлана. Одоо түүнийг аргадаад ч нэмэргүй. Үг яриагаа төгжчихсэн байхаа. Машинаа өрөвдөж удаан хугацаанд хямрна. Магад даралт нь өсчихсэн байж ч мэднэ. Машина хичнээн хүчтэй өвдөж байгааг өөрийнхөө өвддгөөр төсөөлж мэдэрсэндээ тэр. Хань минь эдэр залуу 30 гаруй наснаасаа үе мөчөөр өвдөж, хөл гарынх нь хуруунууд үеү дээрээ мултарч, сүлжигдэн зангидагдаж, өнөөдрийг хүртэл бүрэн илааршаагүй байгаавлээ. Харин сүүлийн жилүүдийн байгалийн аялал биеийг нь
илтэд чангалав. Хань минь өвөл зун, нар сар, цас бороо, салхи шуурга дундуур нутгийн гүнд айл хүн захалж бүтэн 5 сарын турш аялахдаа нэг удаач харий гэж хэлээгүй л юм да. Харин ч харих тухай яриа үүсгэвэл дүмгэр царайлж, ярианд үл оролцож, дуулаагүй царайлна. Энэ нь харих болоогүй гэх. Үнэн хүргэр. Мань хүнийг байгальд зэв хүрмээр дуртай гэж нэгэнтээ бичиж байсан да. Уулын хавцал дундуур явхад урдуур тонгойн дээш өлийн харж толгойгоо хоёр тийш өөхгүй эргүүлж ан хайгаад ч байх шиг алдсан малаа ирээд ч байгаа хүн шиг явна гэж. Инээд хүрэх шиг болж юу хараад гоё юм бэ гэхлээр гоё уул хад чулууг харлгүй өнгөрчих гээд байна гэдгийг. Энэ нь хамт явхад урамтай сайхан. Бүрч илүү ихийг үзүүлэх шунал хүсэл төрүүлнэ. Их аяллыг дөнгөж эхлүүлж байна л гэж бодоорой хань минь. Явж барахгүй их оронтой шүү чи бид хоёр. Амарч суухта дэлхийг ханхалж дээрээс өнгийсэн цас дуулыг нэрлэн зааж танилцуулах гэтэл газарт байгаа хорхойн чинээ жижиг чулууны өвөрмөц гоёыг олоод харчихсан шагшаад байж байдаг. Энэ ширхэг чулууч эх орны эдэс бидний өмч гэж бодогдохгүй. Ардын уран зохиолч Пунцгийн Бадарчийн чулуутай шүлгийн мөрөөд санаанд боов. Сая ардын итгэл багтсан Сүхбаатарын талбайгаас саян ширхэг чулуу хүртэл инхри орон минь байна. Элэг буруу дайсан ширхэг чулуунд санаархвал эгэл би чигээрээ чулуунд ховлох билээ. Их байглаан эдийн засгийн томьёоллоор бол макрогоос микро хязгаарт. Өөрөөр хэлбэл нүдэнд үл багтахаас үл хүрхийн орон зайд, үл даахаас үл тэмтрэгдэхийн хэмжээсэнд содон гой сайхныг төрүүлэн харж, сэтгэлийн таашаал зингэл эдлэнгээ үл анзааран яваа миний анхаарлыг хандуулж өгдөг ханиараа баярлаж бахархнам. Түүний хамгийн дуртай юм байгаль. Өвчнөд уягдаж 30 жил гэрт хоригдсан дооч тэрүү тайз дэлгэцэнд нээх дуралдгүй хэрнээ аялалд гарахаараа ямар өнгөлөг цоглог, баяр баясгалантай, уяхан урайлгахан, урссан яриа хөөрөөтэй болдог гэж. Гэртээ ирмэгцээ хөдөөнөөс жагсаан тэмдэглэж ирснийхээ дагуу дэлгүүр хэсэх, ууц сав оёх зэрэг аяллаа бэлтгэлэл хийж байдаг нэг хүнтэй болсон. Намайг гэсэн сэтгэлийн хариуд ханийгаа аялуулж баярлуулах амар ажил олсонд би ч баяртай. Ээждийн шүүдрийн тусал цуглуулан данх цай чанж өгөх нь ганц шүн өндийч хүлсний дайтай гэдэг. Ханийн их хайрын хариуд гэж бодож буй аялал минь тэрэн шиг л бага билээ. Ханиан баярлуулж яваа минь ургуулan бодохоор машины л ач тус. Гадагш хараа илгээлгүйсэнгүй дээ гэж хэлж болохоор ууж унтаж тоглосон хүмүүстэй урт холын замд таарчл байлаа. Урам байгалд шүү. Урамгүй. Ангийнхныхын цугларалт дээр байхдаа эмгтээчүүд нь хандаад та нар төвчээрээ манай эхнэрийн хаанч байхгүй гэж хэлээд хайсан. Яадгийн бүр цаашлаад дэлхийн эмгтээчүүд дундаас ийм нөхцөлд жил сараар ингээд намайг дагаад яваад байж чадах нэгэн олдно гэдэгт ч эргэлзэнэ. Хэн байна? Манай хүн. Та хоёр гоё амарч аялж байна гэсэн үгэнд ихэд дурггүй. Зугаалсан хэн байгаа юм? Ямар хэцүү ажил хийж явааг ойлгодогч болоосай л гинэ. Авайл эхнэртэй
ахин дахин дурлаад байгаагийн учрыг тогтож бодсон чинь түүний амьдралын хандлага, хань минь гэсэн үнэнч сэтгэл, үргэлжийн анхаарал халамж дээр очиж тонов. Бас яс зан энгийн байдал нь байлаа. Гадаадад сургууль төгссөн ч алт мөнгөн гоёл нэхэж, алив гоо ингэсгэд түрхэж, гялгар саа, тод товчтой ирээн мэрэн хувцас өмсөж байсангүй. Нарны шил зүүж, хөмсгөө тодруулж, өнгөгүй будгаар уруулаа өнгөлдгөөрөө л надаас ялгарна. Амьдралдаа арх пиваар уруулаа норгож үзээгүйг нь үнэмшихгүй байвал байхаас жилдээ цагаан сарыг эс тооцвол бид хоёрт авь адилхан эгэл өдрүүд үргэлжилдэг. Хизээд гэрийн галдгоогоо илүүд үзэж, ийм тийм баярын өдөр гэж гадуур хоолнд эс орж, хэн хэндээ цэцэг бялуунд явж байсангүй. Хани минь амьдралын бодит хандлага, хүмүүжил, хэрэглэн, үргүйд зардал, чамирхал, аялдан дагалдахаас ангид юм. Миний тухайд алтны дэргэд гуйл шарлав гээгч болсон хэрэгэлдэм. Түүний гоо үзэсгэлэн миний анх олж харснаар гаднаа гэхээсээ дотор нь илүү байсныг амьдралын явц дунд улам бүр олж харсаар байна. Монгол эгэл даруй эмэгтэй хэм хэмжээнд явсаар насны намартай золгов, насны ганц хань минь. Хятад үндэстэн эмч гэрги Пришила Чааныга хүсэл тэмүүлэлтэй, зоригтой, инэрэнгүй, элдвийг нэгтгүй, боловсралтай, ухаалаг удирдагч байдлаар нь дэлхийн эмэгтэйчүүдээс илүүд үздэг Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг эмэгтэй хүний гадаад гоо үзэсгэлэн нас ахихын хэрээр өөрөөс нь нисэн одох боловч дотоод гоо үзэсгэлэн нь нас ахихын хэрээр улам төгөлдөрчдөг. Хятадын онч үгсэнд ч ийм утга агуулгаддаг. Тиймээс би цаг хугацааны эрхэнд түргэн гундаж үн цэнэ алддаг зүйлсээс хол байхыг хичээдэг. Чиний нүдэнд Пришила тэмч гоо үзэсгэлэнтэй бүсгүй биш мэт харагдавч миний нүдээр чи түүнийг хардаггүй. Тэр бол надад тохирох хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй юм гэж хэлсэн байдаг. Зайлгийн хэлсэн үг миний дотор бодолтой таарчл байдаг. Эдэлгээ дууссан хоёр дугуйг эс тооцвол энэ аяллаар машинч ямар нэг асуудал гаргасангүй. Итгэлт сайн хүлэг минь. Өнгөрсөн хойно хэцүүхэн эзэнд ирсэн сод ухаантай машин байж дээ гэдгийг улам бүр ойлгож байна. Сүүлчийн тэр өдөр машин минь Завхан аймгийн Ургамал сумаас Архангайн их тамирын нутаг хүртэлх урт замын турш нэгэн зүйлд сэтгэл нь шаналж явсан байгаа юм. Нэр гэх чимээ нэр сэрв. Би гэж Казахстаны зэлүүд талд дөнгөж газардсан бүхээгтэй байгаа сансрын нисгэгч аятай суудал дээрээ шаваагоод сууж байна. Цагаан даав жолооны хүрдэн дээр хөглөрсөн байх юм. Хажуу зарчигчийн суудал дээр мөн адил. Навш үз чаддгүй хүн нөгөөдхийг хураах гэсэн гарт автагдсангүй. Хэсэг үгтээлээ. Рүүлийн голд бэхлэстийг ойлгов. Тэр үедээ аваарын дэр гэдгийг ойлгож чадлуу яалаа. Зугуухан ирж тоормзлоод бууж байгаа хүн шиг хээв нэг хаалгаа онгойлгоод буулаа. Машин далангийн доор нэлийсэн цасан дунд зогсно. Зөөрмөглөж яваад осолдсноо ойлгов. Хамаргүй болсон машин юм мөргснийг илтгэнэ. Хаана хүртэл эвдэрснийг тухайн үед гүйцээж хараагүй байна лээ. Аваарын бүстэй байсан үгүй гэж сандаггүй юм. Намайг бууж байх тэр агшинд дээд замаар нэг жолооч машин дотроос харан жирийгээд өнгөрсөн. Дараачийн машинд гар өргөхөд зогслоо. Ихэнх шил хагарсан, хаалгууд онгорхой болохоор хоёр цүнх аппарат хэрэгслээ шилжүүлэн очиж их тамир сум руу
дайгдахаар болов. Анзаарсан. Ивэтэй. Машин минь асаалттайгаа. Амьсгал нь халуун бүлээнээрээ. Зүрх нь хэвийн цохилж байна. Павер дарсан унтардаггүй. Тарих ой санамж нь гэмтсэн бололтой. Ирсэн жолооч машины арын ачааг чөлөөлж, доор нь байх аккумуляторын нэг туйлыг салгаж хүчээр унтраав. Унтрахгүй байсан юм чинь мэдээч. Одоо хизээч асахгүй. 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 11 цаг 30 минут. Тэрхэн үес өндөр насалж, өвчнөдөө шаналж, найдваргүй болсон хөгшдийнхөө хоолой руу хоньны сүүл залгиулж амьсгалыг хураалгадаг эртний ёс ч юм уу, домог ч юм уу явдал санаанд бууж байв. Хануй голын гүүрээс зүүн зүг рүү өнгөрч өдөө өксөөр хөтөл дээр гарч ирдэг орчимд их тамир сумын борт багийн харалдаа голын гүүрэн дээр осолджээ. Нүрэн дээр багуудын нар ээж, нүд рүү хурц цацраг шургаад байсан болохоор гялбааны сарвч буулгасан явсан юм. Тэгж яваад зүүрмгэлсэн байна. Ядаж байхад машины хөгжим юунаас ч юм гацаж ажиллахгүй удсан үе. Ургамал сумаас гарахын хоолны хордлогонд орж өөрийн нутаг сонгон сумд ирэхэд эгч маань эмнэлэг рүү дагуулan очиж эмчилгээнд оруулав. Нутаг гүйдэлтэй. Хизээ эртийн танилах ганц орж ирсэнд саймшран ангийн зээ эмч охин эмнэлгийн жаахан нөөцийг бид юулж орхив. Хаанч явсан тэгдэгдээ. Хар зурагчин зарцыг тэгтлээ хайхрах, анзаарах хүн газар бүрт таарлдмааргүйсэн. Аав ээж минь л надад илүү их нүрийн буян өгснөх гэж боддогдоо. Амрах хоногоо Говьалтай аймгийн тааширт тааруулж, сум руу намрын хүйтэн үдшээр орж ирвэл наах нь могой гэрэлтэй урт ногоон байшин. Үүдэнд нь том гэр нүдэнд тусав. Гадна нь ирж зогсвол хашааны хаалга хаагаад нэг залуу зогсож байна. Эмнэлэг аж. Машин ачаа дүүрэн байдаг нуруу тэнэлэх буудлаа байгаа юу? Одоо ч онгорхоо газар байхгүй хаа. Ахыгаа тэр гэрт хонуулж болох уу? Пүүгээ тэгээ яваа ганц хүн үүрээр эрт явна. Аха тэр гэр галлаагүй хүйтэн хамаагүй. Зузаан хүчлэхтаа яваа. Та байшин дотор ороод амарчгаа. Чиний эрх мэдэл хүрх юм уу? Юу хийдэг хүмб? Би ээлжийн совилогч зүгээрээ аха гэд орчин цагийн лээд дэлгүүний сүүн гэрэл асгарсан ор дээр толгор цэвэрхэн уужим саруул нэгдүгээр палатанд оруулав. Нүцгэн хөлийн үлмий дээр сэмээрхэн алхаж хоймрлоод бие цэгнэн зөөлөн амьсгалж утас батрайгаа цахилгаангүйдэлд уйж бурхан буудай уулыг зурглаж бигэр сумаар аялсан тухай постоо бичиж эхлэв. Хаанхын юун хүн болохыг гүйц таниагүй атлаа совилогч залуу буцлагсан ансны халуун жүүс оруулж өгөнгөө. Аха танд юугаар туслах вэ гэв. Одоо санаа зовлтгүй. Цаад ажиллаа бод гэлээ. Хүсэх юм бол витамин хийгээд хөрл байдаг шүү. Сангиноос тэр өдрөө бусдын зөвлөгөөг авч төрсөн эгчийнхээ үгэнд орлоггүй замд гарч тосон цэнгэлд хонж байтал гэдэс дотор эвгүүрхэж өглөө эрт сэрв. Босууд халааж өргсөн машинда хөдлөхөөр суутал цаг 6 тэг зааж байна. Цаг гоцоож байхад би алс замд гарахгүй. Цангинтал хундаг хаг шиддэг Орос занд дургүй гэсэн яруу найрагч Ц хулангийн шүлгийн мөрүүд санаанд орж ирмэгц хэсэг хүлээж цагийн заалт хилтийлгээд хөдлөлөө. Эхнэр ч голлсон цагт аливаа үйл эхлүүлэхийг дургуйцдаг. Энэ аялалд эхнээс нь урд өмнө болгоомжилдгүйгээрээ болгоомжилсан байна. Замд гарахаар төлөвлөсөн өдөр хагас сайн таарч
Хөдөө явхад онцгийн анзаардаггүй ач зээ нар хормой цэсгийн дагаж "Өвөө та явах гэж байгаа мó? Хизээ ирэх вэ?" гэд харна. Сонин сэтгэл төрж өдрөө санан хойшлуулж бүтэн сайны өглөөгөр явсан билээ. Эзэн жолоочийн биеийн байдал ямар байгааг, юу хийгээд явааг, яах төлөвлөгөөтэйг машин минь бүгдийг харж ойлгож явсан. Өчигдрийн тариулсан амлагийн Димитровын үлдэгдэл цуснд байгаагч мэдэж байсан. Орой эртхэн хот орохоор яарад байгаач. Маргааш оройн зурагч нар дуудагдсан 100 жилээрээ хамтран ажиллах нэгэн сумын шинэ жил болох гээд байгаагч. Тэгээд л өчигдрөөс бин суларсан нойр дутмаг ядарсан яваа эзнээ 600 км-ийн цаанууга налайхад асуудалгүй хүрэхгүйг мэдэж эзнээ эсэм мэнд эрүүл бүтэн үлдээхийн тулд ухаанаа шавхаж яахаа төлөвлөж тооцоол хийж явсан байна. Бүс хэрглэж дадаагүй дөрмгүй танхай хүнд дэмийл бууж хөдлөх бүрийг сануулan түүнийг хэрэглүүлж байлаа. Гэнтэл бүснээс салдгүй нөхөртэй болчихсон юм. Мартаж хөдлөмгцөө сүрхий санаж тоормслон энэ удаад бүсээ байнга хийгээд явлаа. Замын гөлөн халдиргаанаас болж гэж бодтол машины ухаан байж. Ар амьдрал хүлээгдсэн ажил хэтийн төлөвлөгөөг нь ч андахгүй мэднэ. Гэрт нь хүн хүч дутмаг. Хань бэ нямхүү гэж олон жил өвдөж хуучрахсан. Өөрт нь машинда их хайртай. Аян замд арчиж цэвэрлдэг, эзнээс нөмөрдөг, халамжлагчдаа санаа зовно. Цаашлах хаваас харанхуй болно. Хот төгөхөөр машины хөдөлгөөн ихснэ. Тэгж яваад том машины доогуур орж чихэгдэж ч мэднэ. Олуулаа зорчиж яваа машинтаа мөргөлдөж бусдад гай болвол яана. Олныг эргцүүлэн бодож өдрийн эрт нарны гэрэлтээд суурингийн ойролцоо асуудлыг шийдэхгүй л бол удах тусам жолоодлого алдна гэдгийг мэдж сандарна. Эзэн минь таныг нэг биш удаа хэрдээ сургамж өгч сануулсан та. Гүйцэд ухаарахгүй дутуу нойртой атлаа шөнө явсан хэвээр. Шулуунч гэлээ зам чөлөөлөгдөхөөр давхих гээд бах юм та гэж гомдно. Тийм шүү. Энэ бие урд өмнө яаж пакталж байснаа тайлагнах. Отхон тэнгэр хайрхнаас уруудж явтал баруун гар талд чулуу харагдахаар нь зүүн тал руу аялтал тар нэр болоод л явчлаа. Өндөр өвсөн дунд ургаа чулуу байжээ. Тэр талын хоёр дугуй ташраараа хагарч урагдсан байв. Хурд тайл явжтэй. Нэгэн жилийн 100 Увс аймгаар аялаад Улаанбаатар руу буцаж Арангай аймгийн Цахир сум дээр хоног дуусахын алдад ирлээ. Одод гялзуулсан цэлмэг тэнгэр өглөөний зурганд урин дуудаж сэтгэл дэглэлзүүлнэ. 100 хүрэхгүй километрийн цаана хоргийн тоогоо тэрхийн цагаан нуур бий. Тэр газрын зуны өглөөний дүр төрхийг цээжиндээ зурж авах цэгээ зүүн оройд нь товлоод зурглаж амжилгүй хэдэн жил болж байгаа юм. Маргааш өглөөл зургалдах хугацаа мөн. Илтэд нойр хурч байсан ч тэндэл хурч хоныг ичээдэн өөрийгөө сэргээхээр цайны газарт орж кофе уулаа. Удаан амарч гарч салхилв. Тэгээд хөдөллөө. Дов замын далан сарны гэрэлд сүүдэртээд огцом өксүр өндөр харагдав. Ядж явахад уул зүр хөдөл дээр шахам юм. Урдаас машин гараад ирж магадгүй гэж яаран тэгээд ч далан өксүр гэж санан ахиухан хаазлав. Сүр няр болоод л явчихлаа. Сандарсандаа хаазаа дахин гიშгсэн ч билүү ухаан алдаагүй ч юу харж яаж маневрлснаа тод сандгүй. Машин зам хөндлөн давж уруудан зүүн гар руу дугуйрч далан руу царайч зогссон байв. Миний тал руу маш их хазгай тул онгойвлол хаалгандаа татагдж унмаар санагдж байв. Суурин газрын чинь шилээ буулгаад "Хүн байна уу?"
гэж орилж хэсэг хүлээл хэнч ирдэггүй. Хаалгаа чирэгнүүлэн онгойлгов. Машин арайтай унтчихсангүй. Өөрөө гитэн байж гарлаа. Цайны газраас замын жолооч дагуулan ирж хамжиж машина далангийн хажуугаас ухрааж буулгав. Амарчин хугарч дугуй хагарчээ. Зогссон газраа хонов. Өдрийн гэгээнт харвал аймаар саад дундуур явж өнгөрчээ. Зам дагууд бетонын шон, босгоогүй утасны мод, далангийн хормойд том үхэр чулуу, эргэсэн талд ус нэвтрүүлэх гүүрний бетон хөл цовж байрлжээ. Ухаалаг машин өөрөө сүлжиж бууж дэлгэхээс миний оролцоо баггүй нь үнэн. Замын уулзврын далан шөнө харагдсан шигэ өндөр байсангүй. Ядаж явхад зам өчүүхэн ч нарийн байсан санж. Угаасаа л чинээндээ толтол ядарсан, тал ажиллагаатай тарих буруу тооцсноос бүдгэрсэн нүд дутуу харснаас л тэр байхгүй юу? Дараачин осол амралт нойртой холбогдохгүй ч ажил үүргийн нөлөө авхайлж самбаанд хамааралтай. Тэр 100 улсын наадмын дараахан аймаг сумдуудын ойн баяр газар сайгүй үргэлжилж хөдөөгийн замд машины цуваа хөвөрсөн өдөр байв. Нутагтаа очихоор тэдний дунд машинда дүүрэн жаазтай зургууд аччихсан Солонготын давааны арын цэцүүх голын гүүрийг өнгөрч явтал хүнс хийсэн пиавр хувин хажуураа өнхрөөд ирэнгүүт гараараа зогсоож түлхэх айдсан. Пэр пар болоод явчихлаа. Доор жалганд зогсож байна. Обод хонхойж дугуй шалчижээ. Дээр замаар жирийгээд байгаа нөхдүүд намайг нутгийн жолооч намд бууж үдлэхээр зогслоо гэж бодсон л доо. Сүүлд газар орныг шинжвэл уруудж буусны орчимд замч зүүн гар руу мөрийж, бич баруун гар руугаа дальбгас хийсэн бололтой. Азар өрд өмнө машин явдаг байсан болов уу гэмээр нэг налууг дагаж буусан байгаа юм. Явх бүртээ замаа ажихаар түүнээс өөр аюулгүй буух газар харагдахгүй л байгаа юм да. Даваа уруутсан тэр хол замд шүт. Машинэл ухаан. Ховин өнхөрч орж ирэхээс өрсөн тэр налуу руу хүрэхээр ам булаан яарч явсан биз. Үргэлжид богд очирван отхон тэнгэр уулынхаа зургийг ачиж явдаг. Сэтгэлд ч үргэлж сүндэрлэж байдаг. Хайрхан түшдэг баха. Энэ бодлыг төрийн сойрхолд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Цогдоржийн Бавууд орж яг хэлсэн байдаг. Очирван уулын цагаан үйл орчлонд намайг дагаж нүүдэг. Мөнхийн ногоон ардсан хүртэл мөр замыг минь хучиж ургадаг. Мөнгөлөг тэр уулын бурхан мөрөн дээр минь цацарч явдаг. Орчлонд ийм нэг сайхан хангай бий. Сэтгэлд ийм нэг сайхан уул бий. Өөр нэгэн онцгой ачаа бол төрлөх сургуулийнхаа 80 жилийн ойд ангийнхны нэрийн өмнөөс дурсахаар багш сурагч 400 хүн багтаасан хамт олонных нь 3 м урт жаазтай зураг ачиж явсан юм. Далимд зургийнхаа онцлогийг танилцуулахад хөдөө төдийгүй хотдоч жинхэнэ фото технологиор хийгдсэн байгууллага хүмүүсийн хамгийн анхны том зураг гэхэд болно. Тэр олон сэтгэл цагаан хүүхдүүдийн энерги миний амийг хамгаалсан гэж боддог. Машин ингэж эзнийхээ эндэж гэнцсэн тохиолдлуудыг дурсан бодож санаагаа зовоож явав. Өөрийн факт болох муу жолооч гэдгээсээ ичлээч ингэж л ил тод бичихгүй бол машины минь эд шид эрдэм ухаан мөн чанарыг та нар гүйцэд ойлгохгүй. Бүхнээ зольж машинал алдаршуулъя. Дахин чангахан сургамж өгөхгүй бол энэ хүн
Миний дараа хэзээ нэгэн цагт алдаагаа давтна. Аминдаач хүрч мэднэ. Нам далантай хэсэгт замын хажуу руу дайлан үсэрч чигээрээ явсаар хунгорт зуулган зогсож өөрийгөө мэнд үлдээж энэ өдрийг аргалж болмоор санагдсан ч эзэн нөхөр урдийн хараа үлдэж цаснаас яаж ийж гаргаж аваад цааш явхаар зүтгэхийг гүйцэд засрахгүйг тооцож өөрийгөө залин байж нэг мөр бүрэн хүмүүжүүлэхээр шийдэж ойролцоо ахиу зузаан цастай газар хаана байсныг бодтол хануун хөтөл санагдав. Тэнд голын гүүр бүхий өндөр даланг нөмрлөн шуурсан зузаан цас байсныг саналаа. Хэд хоногийн өмнө дамжиж өнгөрөхдөө миний анзаараагүйг харж тогтоосон байдаг шүү. Газраач тоочглов. Гүүрний байгууламжтай хамжиж үсэрч буухаар тооцооллоо. Нам гүм халуун дулаан бүхэхт нартай элбэн эзнээ унтуулж операци тусгай ажиллагаагаа эхэлсэн байна. Эзнээ айдас сандрал гэмтэлгүй авч үлдэх гэж тэршүүд. Удирдлаггүй хөл хаазжин унлаа. Машин улам бүр хурдлана. Зүүн зүгийг чиглэн явсан машин гүүрэн байгууламжийн хойд үзүүрийг голлож мөргсөн хүчиндээ агаарт хөөрч эргэлзсээр урд үзүүрийн харалдаа доор хунгорт баруун тийш харан дөрвөн дугуйн дээрээ шигдэж газардав. Муур шиг. Энэ нь гүүрний 6 м орчим бетонын ханны хоёр талд тус бүр 4 ган багна бүхий 12 м-ийн уртад зузаан туузан хашлагаас бүтсэн нийтдээ 30 м урт байгууламж юм. Дүүрэн хүнд ачаатай машин 30 м зайд дүүгэрдүүлэн шидэгджээ. Муур ямар ч өндрөөс шидүүллээч дөрвөн хөл дээрээ буудаг амтан. Машина хичнээн олон удаа үсрэглээд. Хизээний л муур. Дөрвөн бүдүүн турбан хөл дээр бэхэлсэн туузан төмрийг хуниралдуулан гал оч үсрэгэн мулт мөргөж дөрвөн шонгон жигдэхэн газар налуулжээ. Машин зогссон цэгт хунгар дүүрсэн болохоос биш бараан цагт хэдэж өнгөрөхөөр хэвгий газар. Газрын уруу талаас машиныг кузовын дээд ирмэгтэй чацуу гүн цас тулж тогтоосон харагдана. Өнхөрч очсон мөр зам алга. Явахч эцсгүй юм. Тэнгэрээс унаж буй онгоц шиг агаараас шүхэрлэн буусан байна. Тэгэлэр миний бие 1995 оны 9-р сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн нутаг дах Байшинт уулнаа осолдсон Мяд компанийн Ан 24 онгоцны ослоос амьд үлдсэн бас нэг Үлзий баяртангаар нэрлэгдэж болохоор байна. Уг ослоор 47 хүний амь үргэж, сор ганц амьд үлдсэн Үлзий баяр маш хүнд бэртэж олон жил эмчлүүлсэн. Энэ жил Монголд Сибирийн дайтай их цас орсон. Тэр нь шуурч улам зузаарсан. Бөмбөрцгийн хамгийн зузаан цасан дээр буулгасны ачаар цэнхэр нүдэн гариг дэлхий ээж хөвөн зөөлөн өвөр дээр тэрч явсан болохоор амьд бүтэн үлдэжээ. Баруун талда хазгай газар тул хэрвээ явсан зүгтээ хунгорт шигдсэн бол миний буудаг талын хаалга хатуу цасанд дарагдаж онгоохгүй ч болох байв. Машин ямар траектороор нэсэн буусан тун сонин. Хэвтэйгээр эргэлдэж үү эсвэл босоогоор готройтч үү бүмэд. Эхний мөргөлтөөр их чимээ үүссэн нь мэдээж.
шидэгдээд газар дах хүртэлх хугацаанд сэрдгүй юм багт. Унтж явсан хүн ухаан алдна гэж байх уу? Ухаан алдсан бол газар дамгц тийм хурдан сэрнэ гэж байх уу? Хинч тайлахгүй онцгнууд. Саяхны явалтаар тэр нутгийн айлаар бууж мордоход тухайн орчныг гүйдэлтэй газар байнга аваар осол болж байдаг гэхийг сонслоо. Тийм байтал гүйдлээс амьд яваад үлддэг юуны хүч вэ? Сэргийг явсан хүн гэнтэл өөрийн мэдлгүй тасарсан байсан. Ямар учиртайг бүү мэдээ. 11 сард ах дүүс рүүгээ явсан хүнд өвлийн идэж машин дүүрэн байлгүй яхав. Арилжиж авсан хязаалан ирвхрээс гадна ахан дүүс танил нөхдөөс хандвалсан 5 хошуу молын мах дээр тарвууны туламж нэмэгдсэн байлаа. Аппарат хэрэгсэл, өвлийн хувцс, хээрийн галдгоо, хурд зээтүүгээд машинд чихээтэл явахгүй өөр яах вүлээ? Машины 4 талын шил тойл гэд бүтэн юм алгаа. Шил шаазан пявр савууд хагарч төмөр идэл хонхойж хурдснийш хугарсан байлаа. Бүтнээс бие минь бас 2 цүнх аппарат хэрэгсэл. 25 литрийн хуванцар савтай ингэний хоормог сэгсрэгдэн буудаж, хавчигдаж хахарсангүй. Машин доторх шуудайнуудаа хөлдөө мах, эд юмс хүчтэй шидэлтэнд хийм молекулууд адил яаж эмх замбраагүй нисэлдэж мөргөлдөж байсан нь сонио. Бүндгэрийг минь яаж онцгсангүй. Ямар гээчин эд шидийн хүчинд ийм хүнд ослоос амьд бүтэн үлдэв. Маргах юм байхгүй машины минь нарийн тооцоолол шүү. Цаана нь Япон зохион бүтээгчид буй. Аав ээж минь надад 7 гол, 7 хямар, төмөр биеийг ховь хишиг болгон төрүүлснэх. Алив нэр агуулга бэлгэлээрээ эрчим хүч энергитэй. Аав ээжийн хайрлсан Сүхбат хэмээх нэр минь ч дэм болсон байх. Бат батаараа үлдэж. Дотоод сэтгэл долгионоор мөнхийн холбоотой байж тарин ууггүй уншин альваагаас аварч цай сүнийхэн дээжийг байнга өргөж хүлээн байдаг ханийхаа хайрын увдс гэж бас бодно. Өргөн Монгол түмний минь эгэл миний төлөөх хамтын үлзийтэй хэрүүлийн нэгдмэл их хүч ийм буюу. Дээр нь магтан дуулахыг ирмэлцсээр яваа уул усаа амьд гэдэгт итгэдэг. Тэд явсан газар бүрт бүх алан түшж байдаг. Тэнгэрийн зааз хэмээх хөрг номонд Чинагийн галсан гуайн би амьдралын чин үннийг гаргаж бичдэг. Байгалыг хуулж шүтдэг. Байгаль хизээч худлаа хэлдэггүй. Байгаль шүтсэн хүн хизээч буруу замаар ордгүй хэмээн ярьсан байдаг. Тийм ээ. Би өөрийнхөөрөө байгалыг сэтгэлээсээ хуулж зургалдаг. Байгаль юугч хизээч орхигдуулж хардаггүй. Байгаль шүтсэн хүнээ осолдуулдаггүй гэж хоршиж хэлхийг хүснэ. Ууч нэгвэлсэнгүй, өглөгч зөв сэтгэлийн шагнамууч гэж бодох. Хэн нэг хүн намайг зөрүү буруу ойлгож надад муу юм хийж нүдэж занжлаа гэхэд мөнөх нөхрийг аяар явцын дунд хоолнд оруулж бэлэг өгч аливаа найранда урин суулгаж өөрийнхөө хэн байсныг харуулна гэж бодхоос биш хариу аавна хараалгана гэсэн бодол төрөхгүй явсаар өдийг хүрв. Зоддох тусам зөрж үнсэх гээд хажиглах тусам хариуд нь халамжлах гээд байдаг хачин хүн. Нэгэн сум руу 4 улирлын турш осол зэхийд орон барин явж
Байгалийн зургалсныхаа дээж бүтээлд эзэн олох санаатай угал иргэдийн цугларалтын тайзан дээр учирлан байж гарах гэтэл зохион байгуулагч нэг эмэгтэй нутаг гарал асуугаад хоригж саатуулаад гаргахгүй гэд байчулээ. Тэрэнд гарлахтай гайтай ажил бишсэн. Тэр ганцаараа зохион байгуулагч болохоор бусдынхан тусалцаатай ажлаа бүтээсэн. Бодоод л явна. Дараа тэр эмэгтэйд зөвхөн баярлалаа гэж хэлээд нутгийнхын зургийг бэлгэлнэ гэж. Надаас юм салгаж авах амархан болохыг та мэдэж явлаа шүү. Намайг хүндэлж явдаг гэх хөдөөгийн нэгэн хүн дээр өгүүлсэн тарваны тулмыг надад бэлгэлээ гэхэд би өөрөө ангийн маханд дутх юмгүй дуртайч. Миний цаана тарваны маханд унж өгч явдаг нэг танил бийг санаж дуртайа авъя гэж хэлээ. Түүндээ өгнө. Цагдаа нар мөрдөж мөшгөж ирэх юм бол мэдүүлэг өгөхгүй хүрээж хэргийг үүрнэ. Сэтгэлийн баялагийг өөртөө бүтээж чадвал гаднах баялаг аяндаа өөрөө бүтдгийг 14-р Далай лам Данзан Жамц сургажээ. Тиймийн би биеэрэж мэдэрлээ. Сэтгэлээл улам далай шиг баян байлгах минь. Машинаас буумагцаа сэрэлгүй явж хаар юм болжээ гэж сэхэрч батсан шүү. Ямар нэг хүнд хатуу зүйл толгой руу хүчтэй цогсон байхад л тэгэл дуусаа шүүд. Машин хөмөрч дугуйгаараа тэнгэр харж цасанд шигдсэн бол хаалга цонх дарсан хатуу хөр цасыг ч би яалтай гарах газаргүй л болно. Хаалга гажаад онгоохгүй ч юм билүү. Хаглах малтах багж гард ор олдооч үгүй ч үү. Би сул чөлөөтэй хөдөлж болох байгаа ч үгүй ч үү. Бяр тэнхэл хүрээч үгүй ч үү. Барьсан мобид сүлжээгүй газар байна лээ. Машин минь бүх сүлжээний уцтай явахыг дахиад санууллаа. Өөрөө ачаандаа дарагдаж хавчуулагдсан бол яана. Далангийн дор далд шахам унсан машиныг хинч анзаарахгүй. Анзаарлаач. Тийм аймаар сүрсэн машин руу очдог хүн байдгүй юм шиг байна лээ. Бодох ч юм биш. Тийм ослоос хүний оронцог болж насан үрдийн сууга тахир дутуу болж бусдын маллагаанд орохыг хэн байг гэв. Чухамдаа үгснээс дор юм болно. Бурхан минь. Гар хөл хугарахгүй гэхийн газаргүй. Хугарсан яс насны хоногийн тоогоор бороолж идэгдэг гэж худлаа юм байна лээ штэ. Тэр жил барилга дээр ажил хийж угаад банзны завсар хөлөө хийж хугалж хаад ажилдаа яарч хоног тоолоод л байлаа. Юун 60 хоног жилийн ажил алдагдуулсан байх шүү. Тэрийн аимшигын осолд орсон хүн ингээд ажиллаа хийгээд компьютерийн ард эрүүл бүтэн сууж байдаг. Зүг дүү. Амьдрал надад ямар хайртай юм бэ? Унших нэг нь уншиг, байх нэг нь байг. Эвийг хөөрхий. Машинтайгаа хамт байсан түүхээ хавийн ажлаа хаян байж 100% байг гэхэд дөхүүлж бичнэ. Машина бичиж бойно. Саяын болсон хэрэг явдлаас үүдсэн хэрэгч биш. Магтан дуулахыг олон жилийн өмнөөс бодож явсан газар болгоныг баримтжуулж зургийг авч хадгалсаар ирсэн билээ. Бичих зав чөлөөгөө гаргаж чадаагүй л байхгүй юу? Асар хүчтэй дөрвөлтөнд аалд би мэдээ алдсан байв уу? Өвдөх юмгүй гүйж харайж болж байгаа болохоор эвдэрсэн машина талбүрээс нь зураглав. Цүнхнүүдээ одоо сууж явах машинд шилжүүлж ажиллаа. Сүлжээнд ормогцоо болсон явдлаа санаатайгаар хэрэгүүлсэн биш гэж бодон зураг баримттай нь цахимд мэдээлэл хийлээ. Удсны дуудлага тасархаа болж нүүр номын сэтгэгдлүүд хөвөрч эхлэв. Цөмөрөөл хөдөлж болохгүй шүү. Эмнэлэгт үзүүлээрээ
гисгэж байна. Сумын эмнэлэг дээр үйлчлүүлэгчдэд учраа хэлж дарааллын урдуур эмчт үзүүллээ. Судас барьсан эмч тархины хоёр талын тэнцвэр алдагдсан байна гэв. Тэр нь ч дүүрч. Даралт жаахан өсөнгүү байсанд эм өглөө. Өөрөөр ноцтой юм илрүүлсэнгүй. Төлөвлөсөн хүмүүстэйгээ холбогдож амжаагүй байтал тэд өөрсдөө над руу ярьцгаалаа. Ар гэрийнхэн миний постыг цахимаас устгасан байв. Арангаын зурагчид ирж яваа гинэ. Миний машин дээр аймгийн онцгойнхон сумын цагт очсон над руу залгаж байна. Манай худ онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадийн генерал Б. Намсрай, шадар сайд эс амар сайхны ажлын албаны дарга миний зээ Б. Мөнх оргил нарт цахимын мэдээ амжиж хүрчээ. Тэдний зохион байгуулсан ажил. Ямар ч асуудалд нээлттэй ханддаг миний цахим зарын тус. Аймгаас гранта машин хөлслөхөөр дуудаж, тэдэнтэй хамжин машинаа ачуулж, тэр оройд нь аймгийн төв хүргүүллээ. Өглөө нь өөр машинд сэлгүүлэн ачуулж, үн тохирон Улаанбаатараар дамжуулан налайх хүргүүлэхээр болов. Эхнэрийн хэлдгээр манай гэр бүлийн нэг гишүүнштэй эвийтэй. Хүний газар орхих сэтгэл надад яаж байх юм бэ? Сэлгэж тээвэрлсэн, газар өргөж буулгуулсан ажлын хөлс 2 саяд төгөв. Зардал хэд болох нь юр хамаагүй санагдаж байлаа. Налайхад ирсэн хойно ухаан харьцангуй цэлмэж машинаа ажиглаж харлаа. 4 талын дуусгажээ. Тээвэрлэх, ачих үед нэмж эвдэрсэн ч байх. Хаалга цонхнууд нь онгойж харлаад хагараагүй бүтэн шил нэгч үлдсэнгүй. Тойлог гэрэл цөм шүү. Мотор бүтэн байж чадах болов уу? Лавл хурдны хайрцагны ширэм хагарсан харагдана. Наагурах хэсэг орооцолдон шам баралджээ. Аюулгүй байдлыг бодож хүү өвлийн цоош нь 2 дугуй хагас сая төгрөгөөр худалдан авч урд тавьж өгч явуулсан юм. Хоёул хулганы нүхний чинээ цоорчээ. Яндан батрайнаас бусдыг төмрийн хайшинд тушаах бололтой. Үн мөнгөнд нь биш, үрд зогссон биед нь харамсаад ч баршгүй. Гэтэл амийн навраад оронд нь явсан байдаг. Юм үзсэн дотны найз минь утасны цаанаас намайг тайвшруулахдаа амны төлөөсөнд хамгийн үнэтэй хайртай эд маань явдаг учиртай юм гэсэн. Миний тухайд бол машин маань мөн л дөө. Z5 машин хувьсгалт Монгол танкийн шиг эзэмшил газар дээр хөшөө болгохоор төлөвлөсөн машин минь. Чамд гавьяачин дүүрэн байсан. Төрийн саярхолт яруу найрагч Дэндвийн Провдоржийн хэлсэнчлэн үгээрээ чамайг тэнгэрт нартай газарт галтай хамт мөнхлөе. Бид хоёрын биед ижил элемент бий. Машины биеийн дийлэнх хэсэг төмөр бол харин миний мах цуснд төмөр бий. Төмөр шатахаараа аргал түлээ хөвөн даавуу шиг үнс болон хийсч устдаггүй. Шатаах тусам мэлтгнэн урсч нэгдэн найрч төмөр хэвээрээ байж л байна. Энэ чанараар машины минь эд ангийн хэлбэр өөрчлөгдөж төмрийн зуухнаас олон машины биед шингэж шинэ машин болж үйлдвэрлэгдэнэ. Ухаант ажилсаг өвөг дээдсийнх нь эдэс яваа болохоор удаах машин үр саддна. Тэдний сайн чанарууд тэрл аяар өвлөгдөнө. Өмнөх үед тохиолдсон сорилтуудыг даван туулах арга ухаанд улам хэрсүүжиж шийдвэр нь
бүрэл оновчтой байхаар төгөлдөржиж бүрэлдэнэ. Энэ үндсэн дээр маргаашийн Брюсүүд улам гайхшруулна. Молхимны бодол ажиглалтыг баталж манайдаа л маргах юмгүй манлай гүн сэтгэгч, соён гэгэрүүлэгч, философч, дэлхийн зохиолч, Азийн тэргүүн яруу найрагч, Дамжин сүрэнгийн урайн хаагай төмрийн утаа шүлгэндээ юу гэж бичсэнийг уншуулсав. Төмрийн утаа. Би үгэл хэлэхээс бос утасч зангидж чаддгүй байтал барилгын талбайд цэрэг эрс төмрийг төмөртэй ширээн. Сохор шөнч, сохор хүн үсэг унших хараа хормоор хурц хурцхан оч үсэргэн нуг тал хүүгийн зулайн үнэр хурдан морь амаргийн нүдний тухай дуулж зогсно. Төмрийн тухай дуу түүнд зохиож өгөх юмсан. Төмөр хүн шиг ядардаг тухай. Төмөр ухаажаагүй авьяас шиг зэвэрдэг тухай. Халууны дээдэд халахын ихээр халахаараа хайлан уярч нулимс шиг урсдаг тухай. Төмөр аргал шиг шатажаагтай шар ногоон утаа огторгүйд өргөдөг тухай. Төмөр шатлаач хатал суухаас бус нүүрс үнс болдгүй тухай. Төмөр газрын хөвлөд хүүхэд шиг бүрдэн хүнд бүгдийг бүх тулж хүний халуун цусанд шингэн амьдруулан эргэдэг тухай. Төмрийн утаа, төмрийн хөгжим, төмрийн халуун хүйтний тухай. Түүнд би уянгийн дуу зохиож өгөх юмсан. Гэмгүй ява Брюс машинуудыг оролдож хэлсэн янз бүрийн ажил мэргэжил амьдралын төвшний хүмүүсийн үг яриа дүгнэлтийг чихнийхээ хажуугаар үл тоон өнгөрөөж ирв. Байгалийн зургийг зураг биш, байгалийн зурагчныг зурагч биш, Брюс машиныг машин биш гэж ярих тасарсан дээгүр гэрэл зургийн онолчид, өндөр зэрэглэлийн хэрэглэгчид, баячууд төрийн түвшинтийн ярихыг өөрийн чихээр сонсохтан сонсч, уншихтан уншиж байв. Байгалийн зургийг үгүйсгэж байгаа тэр нөхрийн хэрв гэрэл зургийг бүхэлд нь гурвалжин гэж авч үзээд өөрийнхөө зургалдаг сэдв, бүтээлээ оройд нь байлгаж байгааг нь зөвшөөрье. Харин байгалийн гэрэл зураг өргөн хэрэглээгээрээ тэрхүү гурвалжингийн оройд байгаа тач тэр хинч марах харгүй амьдралд ил билээ. Гэрлийн алтан агшинд онгон байгалыг жишээ нь тухайн уул нурууг бүтнээр нь байгаа өнгө төрхөнд уншууртай, өргөн өгүүлэмжтэй, тодрол сайтай болгон баримт болгон үлдээхийг хичээж яваа хүнийг зурагчин гинүү, биш гинүү бидэрэнд ач холбогдол өгөхгүй, эмзэглэгчгүй. Байгаль хувирч, байгалыг хувиргаж байдаг. Дүрмээ барьж л дунд нь яваа болохоос хааз гიშгэх юм бол Брюст гүйцэтгэхгүй ямар машин байх вүлээ? Нэгэн компанийн захирал Брюсийг хүүхдийн тоглоомын машин, хоосон лаазл гэж ойлго. Чипний дэрэгдүр гүйцэж төрүүлбэл сайлхинд нь хийсэн шүү. Ухааны юм ярьсныг уншлаа. Өөрийн үндсэн чин 1.3 тонн. Дээр нь хүн ачаа нэмэгдсэн машиныг тэгж амархан хийсгэж харагдаарай. Буян жаргал сайхангүй. Жипгүй хүмүүсийн аюулгүй байдалд санаа тавьж угааттай харин талрах яам. Хийсэх машин үйлдвэрлээд байж бах уу? Япончууд? Япон шүү дээ. Нэг этгээд Брюс эзэмшигчд рүү хандаж эднэр цэцэрлэгтэй сургуульдаа гээд насан туршдаа залхуугаас хичээл зүтгэлгүйгээсээ болж урдуураа бусдыг алдсан хүмүүс болохоор ядаж зам дээр урдуураа хүн оруулмааргүй байдаг бах уу гэж бичсэн харагдана.
Насан туршлагын тухайд тийм айлгүй. Миний хувьд харин зам дээрх асуудлын тухайд бусдын урдуур орох гэж зүтгэдэггүй байгаа шүү. Цаг зав нь байгаа бол биччихлээ бахаас. Төрийн түшээ шатхууны эзэн Ц Анд Базар А92 бол Пирус ундаг ажилгүй нөхдүүдийн хэрэглээ гэж хэлсэн удаатай. Ц Анд Базарыг сануулсаар байтал Пирусууд банкад үргэлээ гэж бензиний хомсдлон зохицуулж ядсан уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ч Ганбаатар ундуудсан ч байх шиг. Тийм байтал явган тулгар их зам дээр гар өргөхөд Пирус л зогссон байгаа юм да. Тэр их машинд нь төрж жолооч күртгэндээ нарийг үлгийдж авсан өчигдөрхний шинэхэн түүх бий. Иш Монголын л өнөөгийн амьдрал юм да. Энэ үнэр цэцэг сэтгүүлчийн санааг мушгин говьлсон ч байж мэднэ хэм. 40 нас хүрчгээд 50 саяын машингүй бол амиа хорл гэсэн гэх. Хувь хүн яаж мөнгө босгож хэдэн саяын машин унах нь надад хамаагүй ч зөв илүү сайн яваа нэгний амжилтанд сэтгэлээсээ талархнаа. Хэн юу гэж хэлсэн сонирн бишээ. Сэтгүүлч үнний дуу хоолой байж чадаж үүргээ шударгаар биелүүлсэн үү гэдэг л сонин. Хөгжилд сэтгүүлч надад эх орон хамаатай учраас. Сэтгүүлчид хэн нэгнийг элдвэр шантаачилдаггүй. Ардаа хэн нэг эрх үүргийг алдуулагч, ивент тэтгэгч эзэнтэй биш л байгаас. Хэвлэл мэдээлэл 4-р засаглалын эрэмбтэйч 1 2 3-р засаглалаа засварлаж байдаг тул улсын хөгжлийн локомотив буюу зүтгүүр юм шүү дээ. Ёс зүйтэй шударга байж чадсан тохиолдол шүү. Пирус машин хэрэглэж жолоодож үзээгүй тэднийг буруутгах аргагүй аим. Тэгж л бодно шүү дээ. Өөрсдийнх нь жипүүд бартаатай зэлүүд газраар 400,000 км явсан нь бий болов уу гэж бодох. Минийх өргөн уудам Монголын өнцөг булан бүрт хүрч дөрвөн улирлын туршид амралтгүй явж байгалийн гэрэл зургийн иж бүрэн сан бүрдүүлэлтсэн түүхэн гавьяатай машин гэж ам бардам хэлнэ. Хөдөөгийн замд элбэг тааралддаг нь яран сандран яваа Пирусууд. Монголын өнөөдрийн амьдрал тэдний нуруун дээр байх шиг. Машина явсан газар бүрт нь зургаар үзүүлж сайн сурталчилсны үр дүн гэж бодно. Асууж судлаад байсан нөхөр бодлогыг орж ирсэн Пирус унчсан явдаг. Араасаа Пирусуудыг тэр аяар нь дагуулсан да. Миний машин. Ганц манай улс орж ирсэн гэх нэр томьёо хэрэгэлдэг байх л да. Өндөр хөгжилтэй орнуудын ашиглалтаас чөлөөлөгдсөн машинуудыг чэнжүүд хямдхан үнээр авчирч хэрэглэгчдэд зарж байгааг ингэж нэрлэдэг. Бидний өнөөдрийн хэрэглээ болсон Пирус 20, 30, 40, 41-үүдийг үйлдвэрлэхийн зогсоож 50, 60-удаа угсарч байх шиг байна. Шин сэрийн үйлдвэрийн үн юу 50 сая шүү дээ. Одооны үйлдвэрлэж байгаа Пирусуудыг тентхийнхэн унаж хуучруулан үн хямдарсны хойно л дундаж давхаргийнханд зариулж Монголд оруулж ирнэ. Манай баячууд бол дээд ангиллын машиныг үйлдвэрийнх нь хайрцагнаас задалж ундаг тасарчсан хүмүүс. Монголчуудын амжиргааны интервал яагаад улам бүр алдагдсаар байна вэ гэсэн асуултыг таны эргсүүлэлд үлдээх. Тэдний жипүүд ухаантай юм чинь дулаан гараж тонж байшингийн нүмерт зогсож өнждгөн хөдөө явлаач засмал замаас бараг буудаггүйгэн санаж
Лавл миний машиныг хараад өөрсдөөсөө ичнэдэ. Харин эзэд нь ичих ухаан хүрэхгүй л болов. Prius 30 чинийхэн тэмцэл дүүрэн ижилгүй хүнд амьдралд сөхөрч бүхийлгүй, рисктэй бартаат зам харгуйд унаж хөрвөөлгүй, тулгамдсан олон аваар ослын үед үргэлжид муур шиг дөрвөн хөл дээрээ бууж, Манлайбаатар дамдин сүрэнлуга босоогоороо хорвоогоос бутсан дайчин алдрыг чинь үгээр сэлж мөн хүлмөө. Манлайбаатар Жамсрамжавын дамдин сүрэн нь 1871 оны 3 дугаар сарын 13-ны Баргын Хөлбөмбөр нутагт одоогийн Дорнод аймгийн цаана мэндэлсэн Монголын нэрт цэргийн жанжин тэрээр 1912 оны ховдыг чөлөөлөх, 2013 оны өвөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдааныг удирдсан ерөнхий командлагч хүн. Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч түүнийг 1920 оны 9-р сарын 11-нд баривчлан Хятадын шоронгийн хатуу чанга ирвшүүлт хүнд бэрх нөхцөлд 107 хоног хорж тамлахад 1921 оны 1-р сарын 27-ны өдөр би эдний дэрэгдэх хэвтээгээрэн үхэхгүй хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба. Тэр улсын хэргийг амьд хүмүүн хөдлөгдөг аваас тогтсон суур ануу ам би хайргүй зүтгэж өвхөж үргэдэгсдийн яс чүмгэн дээр тогтдог хэмээн айлдан гэрээсэлсэн байдаг. Хүн цаанаас өгөгдсөн зураг төөргийн дагуу амьдардаг гэсэн ойлголтод өөрийгөө барьж байдаг болохоор гаднаас буруутан зөвтнийг хайх шаардлагагүй болж хэрэндээ тааруулан хэрэгцээгээ хангаж түүндээ сэтгэл хангалуун амьдардаг. Ямар ч тохиолдолд залхуурч болохгүй. Хулгай хийж бүрч болохгүй. Тэрэнгүүгээр хүрсэн амьдрал тухайн хүнд Бурхны өгсөн хэмжээ хувь юм шүү дээ. Харин энийг шашинтай бүү утгаарай. Бусдын илүү дутуу амьдрал, үнэлэлт дүгнэлт огт сонирн биш. Улс орны хөгжил иргэний амьдралд нөлөөлж байгааг харж байгаач тэрэнд гомдоллож өөрийгөө зөвтгөж шүүж бичихгүй. Хашаажуулж өмчлөөгүй зэрлэг онгон байгаль бүхий уудам дэлгэр эх орны эзэн болж төрсөндөө л баярлана. Хэн байлаач энэ хорвоод хоцрох хүнгүй бүгдээрээ нүцгэн ирсэн шигээ нүцгэн буцна. Хураасан хуримтлуулсан бүхнээ үлдээгээд л явна. Тэр надаас илүү хурдан машинтай байлаа гэд манай улсын хот хөдөөгийн зам дээр адилхан 80 км цаг хурдтай явах дүрмд захирагдана. Тэгэлэр хүрэх газараа адилхан л 1 цагт очно гэсэн үг. Явах замч нэг, дотор нь даарах хөргч нэг, сэгсрэгдэх зайлагдахч нэг. Энэ нэг дэлхийн бизнес ертөнцийн оргилд явж 56 наснда хүнд өвчнөөр ертөнцийн мөнхөсийг үзсэн Apple компаниг үндэслэгч Стив Джобс эмнэлгийн орон дээрээс бичсэн сүүлчийн захиасууд дотор яг хэлсэн байна лээ. $150,000 машин авсан ч $30,000 машин унсан ч нэг л зүг рүү нэг л замаар явдаг гэдгээ ухаарах болно гэж. Хичнээн иймч боломжтой хүмүүс нь дурлсан машинаа хүлэглэж үнтэй эд хэрэглэхгүй яах вэ? Би хэрэндээ тааруулж гэж бичээд байгаа шүү дээ. Илүү яваа хүн болгоныг хулгайч гэж хардаж бас болохгүй. Эцэг эхийнхээ ариун цагаан хөдөлмөрийн бизнесийг өвлсөн залуучууд хурдтай хөрөнгөжж зөв сайхан явж л байна. Миний төрсөн ах дүүсийн тухайд гэвэл аав ээж хоёр минь бид 12 хүүхдийг төрүүлж эрүүл сарвал өсгөн бойжуулж
Социалист нэгдэлд мужаан үйлчлэгч зэрэг ажлыг үнчээр хийж авсан цөөн хэдэн төгрөгийн цалингаа яаж энэ олон хүнийг хувцас бүтэн гэдэс задгалан байлгахад хүргэж тус бүрийг амьдрах арга ухаанд сургаж боловсралтай болгосон нь лав миний ой ухаанд багтдаггүй. Аав минь дэндүү залуу. Өнөөдрийн буюу 2024 оны 63 настай надаас 9 насаар дүү 54 насн дээрээ 1983 онд Тэнгэрийн орныг зорьсон. Капитализмыг заалгаачгүй, үзээчгүй хүн. Өвлөх бизнес байтугай хүүдээ гэрийн мод хувааран хийх эрхгүй. Нэгдэлд өөрийн хийснээсээ худалдаж авах зохицуулалттай тийм нийгэм. Үр хүүхдүүддээ үлдээсэн өв хөрөнгө нь шудраг зөв амьдрах зарчим, ажилд махруу зан чанар, эрдэм боловсрал. Аав ээжийнхээ нөр их хөдөлмөр, өглөг буянд сөгдөн мөрөг мүү. Тэднийгээ санахаар үрэл гэдэг модороо өлгийг минь сэлсэн аав минь эхөө. Өвлийн шөнийн хүйтэнд өндийж хөхүүлсэн ээж минь эхөө гэсэн Монгол ардын дууны үг сэтгэлд ихшгэлдэг. Зүгээр л ээжийн минь альч улирлын шөнөөр бид 12-ыг өндийж хөхүүлсэн тоо зарцуулсан нийт хугацааг тооцож гаргах гэд үзээрэй. Хуурайлна барьна гэсэн ажил дагалдж байдаг. Норгосон меласан даав өмднүүдийг угааж багцаалтаарай. Ганц үг нэмж зүүхэд мөнч цэвэр цэмцгэр хүн байсан да ээж минь. Эхнэр бид хоёр Москвад дээд сургуульд хүргэсэн. Химийн инженер эхнэрийн минь ажиллаж байсан шилний үйлдвэр 1990 онд мэргэжлийн бос хүмүүсийн гарт ховжлогдоод удалгүй дампуурчдаг юм байна. Угаасаа эдлэгээний хугацаанд дуусч юу юугүй шинээр баригдах гэж байсан үйлдвэр. Дараа нь бид бизнесээ буруу сонгосон байж магадгүй. Хамтарч гэрэл зургаар ухаанаа зарж амьдраад ийн. Ард түмний минь амжиргаа илүү сайн байсансан бол манай үйлчилгээ сайжирч гэрэл зургийн бүтээлүүд минь сүнгэн дээ гэж боддог юм. Энэ цагийн хэсэг бүлэг этгээдийн улс төрчдийн нүүрс давмгайлсан банк, сан, тендерийн хавтгаарсан увайгүй их мөнгөний хулгай улс орны хөгжлийг уйж ард иргэдийн амьдралыг дундалжээ. Алдагдсан гэх нүүрсний хулгайн дүнг улсынхаа хүн амд хуваахаар нэг иргэнд 5 тэрбум төгрөг ногдож байна гэвүүдээ. Эх орны баялагын орлогоо иргэд нь энэ хэмжээнд ижил тэнцүү хувааж авснаар тооцвол манай ам бүлийн 10 гишүүнд 50 тэрбум төгрөг ногдохоор байна. Хувийн бүтээн байгуулалтад цавчаа байхгүй болохоор юун хаус жипээр зогсохгүй бүхэл бүтэн хотхон сүндэрлүүлэх мөнгө шүү дээ. Энэ хэмжээнээс бага байлаач ялгаагүй хотхон барих мөнгө л бичигдэх байвээ. Түүний өчүүхэн хувь иргэн бүрт наалдсансан бол гэж бодогдох. Улсын ажлыг насаараа мөрөөрөө хийсэн миний ахын дүүс төрсөн ах дүүсээс жипэнд хүрсэн нь цөөн. Тэрэнд шунснаж ховор, сэтгэл гонсгоромж ховроо. Энэ байдал олонх монголчуудын нийтлэг өнгө төрх мөн биз. Өөр ямар ч зориггүй өнөө цагийн 21-р зууны Монгол улсын хөгжлийн өнгө төрх төвшин царааг түүхэнд бичиж үлдээж байгаа юм энэ. Эгэл Монгол хүн гэж ямар төвшний юунд хүрсэн хэн байхаар байгааг миний бие арх тамхинаас татгалзан байж өөрөөрөө тестлэв.
Сэтгэл цагаан мөрөөрөө ард түмэн минь бярaan барж амьдарч байгааг хараад ургуулan бодоход минь уул шиг нөмөртэй аав минь дэхөө гэсэн хэн хүний мэдэх дууны мөрүүдийг үг өрөлтөөс ашиглаж ургуулan бодоход улсын минь учир дутагдaltaй хөгжлөөс л гэж бичмээр болоод байх юм. Хэдий тийм ч эгэлгүй их орчлонгийн олон гаригсаас энэ дэлхийн олон улсаас Монгол эх орноо олж төрсөн олдошгүй ховор заяанда туйлын ихээр баярлдаг. Уужим эх орон минь. Осол зэхиний дараа олон юм надад өөрчлөгдсөн. Энэ ажлыг хоногтон заавал дуусгана гэдэг байсан болж шөндөө амрах зөвшөөрөл өөртөө өгдөг болов. Тэр ажлыг хугацаанд нь амжуулсангүйгээд бөөн нерв. Тэгэхэд явчих байсан байж гээд тайвширна. Түүнд оролцож чадсангүйгээд дотор нухах. Эсэм мэнд байж байгаа минь л их хувьгээд аядах. Өвдөхгүй, үхэхгүй, мөнх юм шиг мөнч омголон зүтгүү би хайргүй сэтгэлийн хямралд амархан өртөж тэнэг амьдарч иржээ. Алив асуудалд амьд байхад учир нь олдноо гэж бодох болж. Ууч тайван байж болдгийг хэлж өгч тэр амьдралд шилжүүлж өгөөд явлаа. Машины минь ач. Нэрт яруу найрагч Ожирватын даш балбарын хүмүүсээ амьдтан бие биенээ хайрл. Тэнгэр шиг бай нэртэй ухаарлын шүлгүүд бий. Машин минь түүнээс ч дутуугүй ухааруулад явлаа та. Хамаг бүхэн сайхан болно. Итгэсээр явахыг амьдрал гэнэ. Энэ мөрөөд болорт сумын эзэн яруу найрагч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Баяр хүүгийн ичин хорлоогийнх. Бодол минь ийм болов. Амьдрал надад ямар дэндүү их хайртай юм бэ. Өөрийг нь эв эрүүл бүв бүтэн тэгэд ажлын үнэтэй багж тань уух хоормогтой нь хүртэл шүү. Аваад үлдсэн. Эвдэрч асгарч болох л юмс. Учир юунд байгаад ухаан минь хүрэхгүй. Ер бүхэнд бүгдэд талархан баярлаж байна. Ослын дараа төрсөн сэтгэгдэл анх ам нээж үг эвлүүлж илгээсэн тэр нэг өдрийн постоо дахин уншуулъя. Өөрийг чинь гинт барьж аваад үнсчихвэл битгий сандарч ундууцаарай. Болсныг бодохоор өнгөрснийг санахаар өдөр цаг өнгөрөх тусам танд амьдралд улам бүр хайртай болоод байгаа шүү. Намайг хайрлсны хариу юм та. Сайдыгч, сайлч нэгч, тракторч нэгч, таран шааных нэгч танихгүйгээс үл хамааран үнсэж мэднэ. Нүдэнд муухай юм, шүүмжлэлтэй юм, дорд юм, сүүдэртэй юм гэж харагдах юм байж. Түмнийхээ хамтын хүч энергиэр амьдрал эргэж ирчгээд хэн нэгнийг өөлөх, шүүмжлэх гээд яхав. Амьд бүхнийг хайрлаж хүн бүрт зөвхөн урам баяр хөөрөл бэлэглэж амьдрнаа. Өрхийн амжиргааг нурундаа үүрч явсан машин минь. Ханийхаа ачийг ганц хариулдаг, баярлуулж чадж байсан унаа минь. Хэнд ч хүмүүжгдээгүй хүнийг хүмүүжүүлж чадсан багш минь. Монголын байгалийн гэрэл зургийн хамгийн баян санг бүрдүүлэлтсэн туслагч минь. Япон орны чанарыг таниулж Монгол руу Prius машины урсгалыг авчирсан ачтан минь. Ижил төрлийн машинуудаас хамгийн урт замыг туулсан, хамгийн өндөрт гарсан,
Хамгийн олон удаа амь аварсан хамгийн том үлдэцтэй ажлуудыг бүтээлсэн. Мөн хамгийн том постыг хийлгэв. Тоймтойгоос нь л бичвэл шүү дээ. Машинда жаргаж явсан шигээ жаргаж бас уярч гунж бичлээ. Хөдөөдөө насан турш аж дөрөн сууж бичиж тойрвснараа эрээн савын эвдрээгүй яруу найрагч Нямсүрэн хэмээн алдаршсан Монголын зохиолчдын эвлэлийн болон нацаг доржийн нэрмж чагналууд нүүдэлчдийн олон улсын хүрээлэнгийн эрдэнийн очир одон хүртсэн нэрт зохиолч Данзангийн Нямсүрэнгийн шүлгээс шигтгэн туужаан өндөрлөж байна. Эх нутаг минь шүлэг шиг сайхан, эх орон минь дуу шиг сайхан, эргэх дөрвөн цагт амьд явах сайхан. Төгсөв. Зохиолыг бичсэн Намсраажавын Сүхбат. Уншсан Эрхэнбаярын Баттарж.